20 төгрөгийн үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Саналын хайрцгаар саналаа өгөх иргэд 21-ээс өмнө хэсгийн ороотой хандхыг анхааруулж байна. Хот тогтчлолтын ажил явагдаж байна. Замын хэвтэ тэмдэглэгээнүүдийг шинжилж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцогийг сануулж байна. Хадгаламж банк 8% хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ. Солонгос улсад ажиллах сонирхолтой иргэдийн хилний төвшин тогтоох шалгалтын бүртгэл эх сарын 4 хүртэл явагдана. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй та бүхэн анхаарлаа хандуулна. Сонгуулийн хэсгийн хороонд ойрын биеэр санал өгөх боломжгүй хүндэтгэх шалтгаантай иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авдаг. Харин зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтэй иргэд байгаа бол энэ сарын 21 буюу санал авах өдрөөс 5 хоногийн өмнө их салбар хэсгийн ороотой хамтхыг анхааруулж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд зааснаар бол дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт эмнэлгийн магадлага эсвэл холбогдох байгууллагын тодорхойлтыг үндэслэн зөөрийн битүүмжлсэн саналын хайрцагаас санал авах өдрийн өмнөх өдөр 9-с 20 цагийн хооронд аван гэж заасан байт юм байна. Үүнд биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хууль заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас байрвчлагдсан, албадан саатуулгдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийдэх албадлын арга хэмжээний улмаас баривчлагдж цагдаа хоригдсон иргэдийг саналын хайрцгаар саналыг нь авд юм байна. Сонгогч холбогдох этгээд энэ хуулийн 54-1 заасан хүсэлт магадлага тодорхойлтыг санал авах өдрөөс 5-аас доош хоногийн өмнө гаргах бөгөөд хэсгийн хороо зөөрийн битүүмжлсэн саналын хайрцгаар саналыг авах нь сонгогчийн нэрийн жагсаалтыг тусдан гаргаж сонгогчдын нэрний жагсаалт санал авах чиглэл хуваарийг хуралдаанаараа хилцэн баталсан байна. Зөөрийн битүүмжлсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд 2-оос доошгүй ажиглагч оролцуулан хэмээн хуулинд заасан байдаг байна. Зөөрийн хайрцгаар саналаа өгөх сонгогч маань санал авах өдрөөс одоо 5-аас доошгүй хоногийн өмнө санал өгөх хэсгийн хороондоор хүсэлт тодорхойлолт лавлгаагаа одоо эрүүлж хүсэлтээ гаргах ёстой. За энэ маань одоо 6 сарын 21-ний өдөр байгаа. Энэ 21-ний өдрөөс өмнө одоо тухайн санал өгөх хэсгийн байран дээр очиж хүсэлтээ өгөөд за энд бол сонгуулийн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 54-р зүйлд байгаа. Биеийн эрүүл мэндийн байдал, за дайчилгааны улмаас одоо ажиллаж байгаа хүмүүс, за мөн хил дээр алав хааж байгаа тухайн өдөр одоо хилийн харуул манааны үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид гэх мэтчлэн цагдаа хорох байранд одоо төр баривчлагдсан, төр саатуулгдсан ийм хүмүүс тухайн өдөр одоо санал авах өдөр тэр байранд байгаа хүмүүс гэх мэтчлэн хуулийн дээр нэлээд тодорхой заачигсан байгаа. За энэ хүмүүс маань 21-ээс өмнө хэсгийн хорооныхаа байран дээр хүсэлтээ гаргах ёстой. Улаангомот зуны улиралд өнгөө засаж байна. Хот тогтчлолтын тендерт ялсан компаниудын ажил өндөр гүйцэтгэлтэй байгаа тухай албаны хүн хэлж байна. Улаангомот зуны дийлгэр цагт өнгөө засаж байна. Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын зүгээс өглөө болгон замын тоосчлтыг дарахын тулд ус засаж байгаа. Мөн хот тогтчлолтын тендерт ялсан компаниуд ажлаа өндөр түвшинд гүйцэтгэж байна. Ерөнхийдөө ногоон байгууламжуудыг арчлах, хамгаалах зорилготой аймагаас зарласан 1 тендер, мөн сумаас зарласан 2 тендерийн ажил 70% гүйцэтгэлтэй явж байна. Мөн замын хэвтэ тэнхилгийн тэмдэглэгээнүүдийг шинжлэх ажил 30% явж байна. Цаашдаа Улаангомын өнгө үзмжинд анхаарсан олон ажлуудыг хийхээр төлөвлөлөд байна. Эхний альжинд замын хоёр талаар тарьсан гоёлын модуудыг засаж янзлах тайрах ажлыг хийнэ. Мөн утгагүй Улаангомотын төвийн гэрлүүдийг бүгдийг нь асааж янзлах юм байна. Ажилтны ажлыг явагдаж байна. Тэгэхээр ер нь нийт хэдэн тендер төслөөр Улаангомын тогтчлтыг хийж гэн тендер авсан компаниудын гүйцэтгэл хэр байна? Ямар ажлууд хийгдэх вэ энэ жил Улаангомын тогтчлолтод? Энэ хавраас Улаангомын яг ногоон байгууламжийн хувьд 2 тендер, аймагаас 1, сумаас 1. Тэгээ нийт 2 тендер ногоон байгууламжийн ажлыг өгч байгаа. Ногоон байгууламжийн сумаас зарласан ажил нь бол ажлын гүйцэтгэл 70%, аймагаас зарласан үнэ 60% явагдаад одоо угсаар ажиллаа шахаад энэ дуусгаж байгаа. Мөн өнгөрсөн жилдээ зарлагдсан замын хэвтэ тэмдэглэгээний ажил бол одоо сая өнгөрсөн 7 хоногоос эхлээд 20% явж байна. Цаашид ер нь эндээс өөр Улаангомын тогтчлолтод ямар ажлууд хийгдэх вэ? Ер нь одоо энэ эх 14 оны төлөвлөгөөнд ч гэсэн оруулахаар
тогтчлтын ажлууд одоо автобусны зогсоолын ажил бас явж байгаа нийтийн тээврийн. Мөн эх оны төлөвлөгөөнд одоо бид нар судалгаа хийж ногоон байгууламж их төлөвлөгөө олон хүмүүс төвөр төлөвлөгөөд шинээр байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Замын хэвтэ тэмдэглэгээнүүдийг шинжилж байгаа тохиолдолд болон төв замын чиглэлүүдийг хааж байна. Тиймээс замын хөдөлгөөний ачаалттай үед гэрлэн тохиогоос сайн мөрдөж хөдөлгөөнд оролцохыг нийт жолооч нартаа санууллаа. Замын хэвтэ тэмдэглэгээнүүдийг шинжилж байгаатай холбогдуулан төв замын чиглэлүүдийг хааж байна. Үүнээс болж замын хөдөлгөөнд ачаалал үүсэж байгаа. Гэхдээ жолооч нар энэхүү ачаалттай үед гэрлэн тохиогоос сайн мөрдөж хөдөлгөөнд оролцох юм бол ямар нэгэн бэрхшээл гарахгүй гэдгийг замын цагдаагийн дасгаас мэдэгдэж байна. Эхний альжинд төв замыг хааж энэхүү тэмдэглэж ажлыг хийж байна. Цаашдаа туслах замууд руу орох гинэ. За өнөөдөр энэ улаан умсмын төв замыг хэвтэ тэмдэглэлээр тэмдэглэж ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас замыг хэсэгчлэн хааж бусад замуудад бол ачаалал өгч байгаа. Тэгээд жолооч нарт анхааруулж хэлэхэд энэ хаасан замын энэ дагуу биш чөлөөтэй замаараа хөдөлгөөнд оролцооч. Энэ ажил хийж байгааг үнс хүндэтгэж замын хөдөлгөөнд соёлд оролцооч гэж хэлмээр байна. За ингээд энэ бусад уулзрууд дээр гэрлэн тохиотой хэсгүүдэд замынхаа гэрлэн тохионы заалтыг сайн мөрдөж явахыг анхааруулж байна. Энэ замын хэвтэ тэмдэглэгээ өөрчлөлттэй холбогдуулаад хуучин байсан тэмдэглэгээнүүдээс өөрчлөлт ир нь орж байгаа болоо. За хуучин байгаа тэмдэглэгээнүүд дээрс бас тодорхой газрууд өөрчлөлт орж байгаа. Тэгвэл энэ төв таксины зогсоол гэхэд бас ашиглагтай болж байгаа. Автобуснаа буудал тэр хугацаанд тодорхой газрын өөрчлөгч хийгдэж байгаа. Энэ явган хүний гарц шинээр болон нэмж байгаа бол хуучин байсан гарцуудыг өөрчилж байгаа юм байгаа явган хүний гарц. За явган хүний гарцууд бол бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байгаа. Мөн хурд сааруулагч нар тэр сургууль цэцэрлэгийн орчинд тавигдж байгаа. Мөн хуучин байсан тэмдэглэгээнүүдээс зарим зүйлс өөрчлөгдөж байгааг ч жолооч нарт анхаарууллаа. Хадгаламж банк 8% хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн байна. Энэ талаарх мэдээллийг дараагаас урагшлагнаас өгсөн үү. Хадгаламж банк 8% хүүтэй орон сууцны зээлийг бусад банкуудын адил нөхцөлтөөр олгож эхэлсэн байна. Та бүхэн Хадгаламж банкнаас 8% зээлийг авах бүрэн боломжтой. Хамгийн гол нь байр орон сууцныхаа үнийг өөрийнхөө орлогыг тодорхойлох шаардлагатай гэдгийг албаны хүн хэлж байна. Өнөөдрийн байдлаар Улаангомотод 1 өрөө байр 40 саяас харин 2 өрөө байр 60 сая хооронд хэлбэлзэж байна. Засвартай байр 60 сая төгрөг гэж байгаа бол засваргүй байр 40 саяас яригдж байна. За энэ Монгол банкны ерөнхийлөгч болон барилга байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар арилжааны нийт банкуудын одоо орон сууцны зээлийн хөтөлбөр хийж байгаамаа. Энэхүү хөтөлбөр нь болохоор 8 дээр нэмэх хасах нэг гэсэн хүйтэйгээр 20 жилийн хугацаатай олгож байгаа. Энэ зээлийг бол одоо манай банкны хувьд бол эхний ээлжинд банкн дээр орон сууцны зээлтэй байгаа ард иргэд бол одоо өргөдлийг хүлээж аваад арилжааны банкны 1.4-өөс одоо 1.3% хүнтэй зээлүүд бол манайд хөвчлэн авсан байгаа. Энэ хүмүүсийн зээлийн хөвөг бол одоо бууруулах чиглэлийн айлууд хийж байгаа. Ард иргэд бол ойлгохдоо бол одоо нөгөө автоматар яг энэ хөө зээл шилжин гэж ойлгож байгаа. Энэ нь бол одоо яг өргөдлийг хүлээж авч банкн дээр бол бүртгэлийн дараагаар бол судалгаа шинжилгээ хийж байгаа. Холбогдох бол бас нөгөө орлого нотлох баримт ч юм уу тодорхой хэмжээний орлого нь одоо өөрчлөгдсөн, буурсан ч юм уу. Нэг бол орлого нь өссөн тийм тохиолдлууд байгаа. Тэгээ тэрийг судлаад одоо яг эдийн засагч зээлийн орооны хурлаар орж шийдвэрлээд энэхүү шийдвэрийг үндэслээд гэрээ хийгдсэн үндсэн дээр бол энэ зээл нь одоо хөөн уурах юм аа. Шинээр яг орон сууц авч байгаа иргэдийн хувьд бол эхний ээлжинд бол орон сууцаа бол яг сонгосон байх шаардлагатай. Одоо сонгоод яг ийм хэмжээний орон сууц авна. Тэгээ сонгож байгаа орон сууцаа бол өөрсдийн яг орлогодоо тулгуурлаж одоо яг ямар хөө хэмжээний орлоготой нийт эрхийн орлогын бол 45% нь бол зээлхүү төлөхөр байх юм. Тэгээд 65% нь эрхийн бусад хэрэгцээндээ зарцуулахаар ийм байдлаар шийдвэрлэн тэгээд яг сонирхож байгаа ард иргэд бол манай банкн дээр ирээд бол нээлттэй бол тэр талын мэдээллийг бол авч болно. Тэгээ мөн бас энэ орон сууцны зээл нь бол бас цаашдаа бол олгох үргэлжлээд явах юм аа. Тийм учраас ард иргэд бас яарангүйгээр ууч дараал үүсэхгүйгээр биелүүлээч гэж хүсэж байна.
Бус банкуудын хувьд бол одоо яг шинээр зээл аваад нэг авсан харилцагч нар 6 сарын дараа одоо бүтцийн өөрчлөлт оруулах ч юм уу тийм асуудлууд байна. Манай банкны хувьд бол урд өмнө авсан зээлээ бол хугацаанд 6 сарын хугацаанд бол ямар нэгэн зээл хүний төлбөр бол өрчөөгөө хэвийн төлөлтөд зээлдэгч нарт бол энэ хүү зээлийг бол шууд одоо ямар нэгэн бусад шаардлага тавихгүйгээр бол шилжүүлж байгаа. Тэгээд мөн бас энэ зээл нь бол цаашдаа бол бас үргэлжлэх хэрэг нь бол хандлагатай байгаа. Тэгээд бас ард иргэд бас байрны бас үнийг хитэх хөргөлдүүлэхгүйгээр бас нэг их яахгүйгээр дэмжлүүлж гэж хүсэж байна. Харин шинээр ашиглалтанд орох байрнуудын метр квадрат нь сая 350 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Солонгос улсад ажиллах сонирхолтой иргэдээс хэлний төвшин тогтоох шалгалт авдаг. Тэгвэл энэ хүү шалгалтын бүртгэлийг энэ сарын 4 хүртэл хөдөлмөрийн хилцээр явагдах юм байна. Монгол улсын хөдөлмөрийн яам бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн эрхлэлт хөдөлмөрийн яамны хорооны байгуулсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олох тогтоолын дагуу бүгд найрамдах Солонгос улсад ажилчин нэлгээх тухай харилцан ойлголцын санамж бичгийн хүрээнд 9 удаагийн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг дараах байдлаар хороолжээ. Гадаад иргэдийн хөдөлмөрийн эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгос улсад ажиллахыг хүсэж буй иргэд бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн яамнаас томилсон бүгд найрамдах Солонгос улсаас зохион байгуулах Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд заавал тэнцсэн байх хэрэгтэй бөгөөд зөвхөн энэхүү шалгалтанд тэнцсэн иргэн л гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл үүсгээр бүртгүүлж болох юм байна. За Монгол улсын хөдөлмөрийн яам бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн эрхлэлтийн хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу бүгд найрамдах Солонгос улсад ажиллах хүч илгээх тухай харилцан ойлголцын санамж бичгийн дагуу 2013 оны 7 сарын 1-ээс 4-ний хооронд Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэлийн ажил Ус аймгийн хөдөлмөрийн хилцээний 8 номерт явагдана. Энэ бүртгэл маань 18-аас 39 насны залуучууд хамрагдах боломжтой. Ямар бичгээр нь бүрдүүлж ирэх вэ гэхээр тухайн хүний иргэний үнэлэх буюу цахим үнэлэхтэйгээ мөн гадаад паспортын хуулбар 3 харьцагын 4 хэмжээтэй 2% зураг тэгээд тухайн бүртгүүлэгч иргэн маань өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай юм аа. Шалгалт 2013 оны 8 сарын 24-нд болно. Харин бүртгэл нь сум дүүргийн хөдөлмөрийн хилцээр 7 сарын 4 хүртэл явагдах юм байна. Хэсэг реклам сурталчилгааны дараа мэдээллийн хөтөлбөр үргэлжлүүлээ хүлээв.